Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны сэлбийн зүүн талд нь байгалийн релиф буюу өндөрлөгийг харж байгаад энэ дээр 7 шатлалтай том нуур хийгээд энэ жил төсөвтөн суудсан барилгын ажил эхэлсэн. Одоо суур бэлтгэл ажлууд дээр явж байгаа. Бид нар энэ 2026 оны төгсгөл дээр ойролцоогоор нэг 70% төгрөгийн ажлыг 2027 оны 9 сар гэхэд Сэлб болынхоо зүүн талдаа Улаанбаатар руу түүхэндээ анх удаа энэ том нууртай бол. Энэ хоёр зорилттой нэгдүгээр үерийн өсийг барьж хамгаална. Хоёрдугаар тийм шинэ нуур хийснээрээ орчинд чихтэй болох, ногоон байгууламж, агаардах тооцолцоо багасгах, чихтэй болох иргэд маань энэ бас зугаалгах, алхах ийм боломжтой болж байгаа. Тэгэхээр энэ бүтээн байгуулалтууд Сэлб хотын бүтээн байгуулалтад уялдуулаад хийгдэж байгаа. Одоо бол ажлын гүйцэтгэл 10%-тай инженерийн суурь бэлтгэл ажлууд хийгдээд явж байгаа эхэлсэн төсөл. За тэгэхээр манай 18 дугаар хорооноос ийшээ ойрхон энэ том нууртай болоод Сэлб хотын анхны 1-р төлөвлөгөө 158 га дээр бид нар чөлөөлт дууссан. Ингээ хотоо барьж байгаа. Бусад хэд төцүүдийг хийсэн. Дулааны асуудлаар гэвэл хоошоо Чингэлтэйгийн 19 дугаар хороон дээр дам даржаагийн 63 мегаваттын цахилгааны станцын ажил одоо яг 70% гүйцэтгэлтэй явж байгаа. Энэ жилийн 9-10 дугаар сар буюу хүүтний үйлдэл 26 болоход станцыг бид нээлтгээд ажиллагаанд оруулна.